Өөрийнхөө зүйлийг ирж хайх цагаа үрэх хэрэггүй. Харин Бурхны хаанчлалыг тэрний зөвхт байдлыг эхэнд тавих юм бол энэ бүхэн нэмэгдэж өгөгдөх болно. Бидний зүрх сэтгэл Бурхан миний юу хийх ёстой ажил юу вэ гэж хашгирч үргэлж хэлэх ёстой. Юу гэхээр таны хийх ёстой ажил магадгүй удирдагч, пастрыг бишрэх хүндлэх эсвэл өөрийн гэсэн бизнес хийх биш байж болох юм. Магадгүй таны хийх ёстой ажил сүмийнхээ бие засах газрыг цэвэрлэх байж болох юм. Гэхдээ энэ зүйлийг та нүүрэндээ инээмсэглэл тодруулж аваад эзний төлөө хийх хэрэгтэй. Яагад гэвэл хин нэг юм биш. Та яагаад энийг хийж болохгүй гэж? Амен. Хүмүүс надад хандаж тэр бол миний хийх ажил гэж хэлэхэд би их дуртай байдаг. Бурханаас ирсэн хийх ёстой ажлаа бид мэдэх хэрэгтэй. Магадгүй яг одоо таны хийх ёстой ажил бол үр хүүхдээ өсгөх сайн эхнэр ээж болох юм. Магадгүй таны яг одоо хийх ёстой ажил бол сайн аав байх. Бас магадгүй таны хийх ёстой ажил бол сүмд байгаа аавгүй, ээжгүй хүүхдэд хүрч үйлчлэх байж ч болох юм. Бурханаас ирсэн таны хийх ёстой ажил юу вэ? Нийтлэг хийх ёстой ажил бас зөвхөн таал хийх ёстой ажил үүрэг даалгавар байж болно. Харин юу ч хийсэн бид нууцаар эзний төлөө хийх юм бол бид илэр шагналаа хүртэх болно гэж Матай 6 дугаар бүлэг дээр байдаг.